За тийм төргийв. Хүн төвтэй эдийн засгийн эрх чөлөөг цогцлоох гэдэг нэг сүртэй гой лоозонтой нэг юм 2026 оны төлөвлөгөө батлах гэж байгаа. Тэгээ энэ дээр сая ариун зай гишүүн бас хэллээ. Бид нар ерөөсөө хяналт талах хин хяналт тавих юм бэ гэж. Энэ хяналтгүй байгаагийн бас нэг жишээтэй холбоотойгоор яг энэ сонгогчоос гарч ирсэн санал энэ электрон тамхи 10 жилийн хүүхдүүд энэ электрон тамхинд живчлээ. Энэ хууль зүйн яам нь байд юм уу, хууль сахиулах байгууллагууд нь байд юм уу, энэ дээр хяналт тавьж ажиллах юм уу, эсвэл боловсролын яам нь хяналт тавьж ажиллаад сургуулиудаа үүрэг чиглэл өгөх юм уу, энэ ирээдүйн хойч үеийн электрон тамхи үргэлжлүүлээд энэ тамхи гэдэг юм заваа юмнаас салгах тал дээр нэг хяналт тавьж ажиллах хэрэгтэй байна. Тэгээ энийг одоо ингээ хэлийг хэрчээлэхэд манай боловсролын сайд алга байна. Хурлын дарга. За дараагийнх нь энэ өчигдөр төсвийн байнгын орон дээр бас ярьсан тодорхой хариулт авч чадаагүй. Бид нар Солонгосын Экзим банкнаас 10 аймгийн дулааны станц барина гэж зээл авсан. За зарим аймагуудад нэг 40-45% гүйцэтгэл хийгдэж зогссон. Тэгээ зарим аймагуд дээр нь ажил эхэлж чадаагүй. За 40-45% гүйцэтгэгдсэн байгаа тэр төслүүд чинь одоо зогссон. Тэгээ тэр зогссон байгаа тэр төсөлд чинь өнөөдөр Монгол улс хүү төлөө явж байгаа. Яг хэдэн төгрөг Солонгосын талд төлөлдсөн юм бэ? Хийгдээ дуусаагүй байгаа ажил дээр бид нар төлөөд мөнгө төлөөд энэ дээр хэн хариуцлага хүлээх юм бэ? Солонгосын компани нь биднээс ямар ч хамааралгүйгээр Солонгостой дампуурчаад байхад Монголын талд тэр Солонгосын дампуурсан компанийн төлөө хүү төлөөд байгаа дээр хэн хариуцлага хүлээх вэ? Хэдэн төгрөг төлцсөн тэгээ хэн хариуцлага хүлээх вэ сангийн яамнаас? Тэгээ энэ 24-25 онд бас төлцсөн асуудлууд байгаа. Энэ 2024 онд төсөв 25 оны төсвийн асуудал яриад явж байхад 7-8 сарын өмнө л яг энэ нөхцөл байдал нь яригдчихсэн. Одоо яг тэр тайлбараа хэлээ сууж байгаа. Араас нь юу ч гараагүй. Араас нь хин ч хөөцөлдөөгүй. Дахиад нөгөө хяналтын чи асуудал, дахиад нөгөө хариуцлагын чи асуудал яригдаад байгаа. Энэ дээр нэг тодорхой асуулт авмаар байна. Тэгээ дараагийнх нь нэг асуудал. Одоо бид нар сайн ч юм уу ч бас нэг эмнэлгүүдийн байр байна. Хөдөө сумнуудаар, аймагуудаар сургуулиуд нь байна. Бас нэг сайн ч юм уу ч нурдсан чамаагүй нэг сургуулиуд байна. Одоо бид нар дотор нь ажиллах боловсон хүчний асуудлыг ярихгүй бол хөдөө орон нутагт эмчийн асуудал ч хүнд байна, багшийн асуудал ч хүнд байна. Тэгээ энэ асуудлыг ярих гэхээр дахиад нөгөө эрүүл мэндийн сайд чинь гараа явуулсан байхгүй. Уг нь бол одоо энэ боловсролын зээлийн сангийн асуудлыг тухайн суманд нэг квотыг өгж жоод нарийн мэргэжлийн багшийн асуудлыг эсвэл эмчийн асуудлыг шийдэж өгөөд 3-5 жилийн циклтэй яваад идэг бол боломж нь байна гэж харах гэдэг. Тэгтэл тэгээд нөгөө улс төрд ойрхон эрх мэдэлтэй хүмүүсийнх нь дарга цэргэнэрийнх нь хүүхдүүд гусаад боловсролын сангаа дампууруулаа ийдсэн. Энийг бас нэг жоохон хариуцлагатай ажилуулах чиглэлд энэ боловсролын яамнаас нэг байр суурийг тодруулмаар байна. За тэгээд тэр эрүүл мэндийн сайдаас бас асууя гэж бодож ирсэн юм аа. Дундаж наслалтыг бид нэр өсгөн, эрүүл дундаж наслалтыг өсгөнө гэд одоо энэ эндэр дээр бол бид нар гой сайхан юм ярьж ханлаа шүү дээ. Хэдэн жил ярьлаа. Баянгар аймагт жишээлхэд эхийн эндэгдэл сүүлийн 6 сарын дотор 2 удаа гарч ийн. Төрөгнийх нь машин тэнцээ бензингүй байна. Даргыг халж ийн, чанарын менежер халж ийн. Одоо энэ сувлагч нар нь өнгөрсөн 7 хоногт нэг энэ 7 хоногт сургалттай ч илүү семинартай ч илүү ирсэн уулзсан. Аймаг нь эмнэлгийнхаа даргыг ч томилж чадахгүй юм байдалтай сууж шин. Тэгээд хахад энэ ч манай эрүүл мэндийн сайдны гой юм яриад яваадах юм. Тэгээ эрүүл мэндийн сайд нь болохоор өөрөө нэг гой юм рил мэл зураг авахуулаад бичлэг хийлгээ яваад энэ үндсэн ажилдаа анхаарад энэ салбарыг чинь дампуураад нүдэн дээр дампуураад байгаа энэ салбар руугаа анхаарахгүй Баянгар аймагт бол эрүүл мэндийн салбар нүдэн дээр дампуурчлаа. Энэ дээр бас энэ сайдынхаа байр суурийг сонсчмоор байна. Төсөв хилэлцэж хахад бас нэг хавдрын эмнэлгийн хэрүүл яваад байсан. Одоо бас ямар байр суурьтай байгаа. Хавдраараа л монголчууд өхөө дуусч байгаа шүү дээ ер нь. Энэ дээр бас байр суурийг сонсмоор байна. Тэгээ энэ халамжийн асуудал чинь бас одоо яг энэ тарааж өгсөн төсөл дээр чи 13 төрлийн халамж бид нэр тараадаг Монгол улс нэг халамжийн улс л болсон. Хинч юу ч ажил хөдөлмөр эрхэлж мөнгө төгрөг олъё гэж боддгоо. Энэ дээр нь бас нэг энэ халамжийг бүр зоригтойгоор хасах чиглэлд. За Гантөмөр сайд хариулт өгчээ. Цогтоодор гишүүний асуулт бол боловсролын сайд, эрүүл мэндийн сайд руу чиглэсэн асуулт байсан. Эхлээд тогтмолын мөнгө сайхан сайд хариулт өгье. Энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ одоо сүүлийн жилүүд үнэхээр огцом сайжирж байгаа. Энийг харуулж байгаа тоо баримтууд нь байгаа шүү дээ. 20 онд 18 сая хүн тусламж үйлчилгээ үзүүлж исэн бол 24 оны байдлаар бид нар 26 сая хүн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Хавдрын тусламж үйлчилгээний хүртээмж очор дугаар бол мэдэгт хүч буурж байгаа. Ганц жишээ хэлэхэд хавдар дээр туяа эмчилгээ хийх гэж 2 сар болдог байсан бол өнөөдөр онцлогдоод маргааш нь шууд эмчилгээнд орох боломж бүрдсэн. Бид нар маш цогц арга хэмжээнүүдийг авж байгаа 12 сарын 1 гэхэд бид нар хавдрын тусламж үйлчилгээг үндэсний төв дээр ямар нэг очор дугааргүй болгоно.
ялангуяа хөдөө орон нутаг, аймаг орон нутгуудад эмнэлгийн тусламж үйлчлэгийг сайжруулах зорилгоор санхүүжилт болон бусад бодлогын арга хэмжээнүүдийг маш эрчимтэй авч хэрэгжүүлж байгаа. Ялангуяа Баян онгор аймагт онцгой анхаарал хандуулад шинэ баригдж байгаа амбулаторыг улсын хэмжээний жишг төв болгохоор бид нар маш олон ажлуудыг хийгээд гадагшаа төтгшөө яваа сургалтанд явуулаад дуршлаг судлуулад Баян онгор аймаг дээр онцгой анхаарал хандуулж байгаа. Одоо энэ аймаг сумын эмнэлэг болгон дээр гарч байгаа тэр хариуцлагын алдаануудыг бүгдийг нь яам хариуцахгүй шүү дээ. Баян онгор аймгийн одоо эмнэлгийн даргыг бол Баян онгор аймгийн засаг дарга нь томилж байгаа. Эмнэлэг шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөцийн бодлогын сургалт бүх юм нь хангаж өгч байгаа. Одоо тэнцээ 2 удаа эхийн эндэгдэл гаргасан асуудлыг хариуцлагын тооцох хэрэгтэй байхгүй. Бид нар бол бүх яагаад ийм асуудал гарваа гэдэг энэ мэрэгжлийн салбар зөвлөлийг ажиллуулад бүх үнэлгээ дүгнэлтийг гаргаад дахиж эхнийх нь гарахгүй байх талаас нь бүх арга хэмжээг авсан. Гэтэл аймаг орон нутагт байгаа хариуцлагагүй асуудлаас сурлаад хоёр дахьыг гаргаж байгаа энэ зүйл дээр тэр даргын томилдог тэр аймгийн удирдлагууд асуудлуудаа хэлж ярих хэрэгтэй. Бүх энэ одоо шатны эмнэлгүүдийн хариуцлагыг эрүүл мэндийн яам хүлээнэ гэдэг тийм асуудал байхгүй. Санхүүжилтийн тогтолцооны хувьд ч гэсэн өөрсдөө тэр бензин тосныхоо мөнгийг хангалттай хэмжээнд шийдэг болсон шүү дээ. Баян онгор аймгийн нэгдсэн эмнэлгийн төсөв 2020 оныхоос хойш 2 дахин нэмэгдсэн байна. Тэгээд яхаар бензинийхээ мөнгийг авч чаддгүй, машин дэргийнхээ бензин хийж чаддгүй ийм менежментийн алдаа واخхгүй юм чи. Нөөс эрүүл мэндийн яамны алдаа биш. Аймаг орон нутгуудад тусламж үйлчилгээ сайжраад төвлөрөл өнөөдрийн байдлаар 15%, сүүлийн 8 сарын хугацаанд 15%-аар буурсан байж байгаа. Бид нар энийг эх жил ихэд 50% бууруулад Улаанбаатар руу ирдэг энэ урсгалыг багасгаж ард иргэд учирж байгаа төгж хэрэгдэл санхүүгийн эрсдэл дарамтлыг бууруулах бүх тоодоо тооцооллуудаа хийгээд эхнээсээ бодит үр дүнгуудаа өгөөд эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ дээр бол шаардлагатай арга хэмжээнүүдийг бүгдийг авч ажиллаж байгаа. За наад нэг ярьж байгаа асуудал чинь мөнгө сайхан сайд минь одоо салбарын яам, бодлогын яам яах гэж байдгийг л асуудал шүү дээ. Иймэрхүү асуудлууд үүсээд байгаа бол энийг шийдэхийн тулд та нар ямар санаачлаг гаргаж ажиллаад байгаа юм бэ гэдэг асуултууд ерөнхийдөө явж байгаа. Тэгээ эрүүл мэндийн салбарынхан бол мэдээж хэрэг одоо тангараг өргөсөн ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зүтгэж яваа цагаан өмөргтөнгүүд. Тэгээ ганц хоёр нөхцөл байдлаас хамааран салбарт хэрчгтээд оргиод байж бас болохгүй. Гэхдээ нөгөө талаараа ард иргэдийн хүсэж хүлээгээд байгаа эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж чаддаг тийм хандлага ёс суртахуунтай байх салбар. Түүнчлэр засаг дарга томцсноос болж алдаа гараад байгаа, сайд томцсноос болж алдаа гардаггүй гэдэг ойлголт байж болохгүй. Хинч төмөлж болно шүү дээ. Хинч хаанч төмлөгдөж болно. Гол нь харилцаа хандлага энэ салбар чинь өөрөө яаж энэ үйлчилгээ нөхцлөө хөнгөрүүлэх юм бэ гэдэг дээр их сайн төвлөрч ажиллах хэрэгтэй. За энэ Бачаргал боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга танаа сайд хайцсан. Дөрөвдүгээр эндрэс хариулт өгье. Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Бачаргал гишүүний асуултанд хариулъя. Хоёр асуулт. Электрон тамхины хэрэглээ ялангуяа насан туршаагүй өсвөр насны хүүхдүүдийн төвшөнд бол одоо өндөр байгаагүй судалгаагаар бол гарч ирсэн байгаа. Тантай бол санал нэг байгаа. За 2024 онд боловсролын сайдын 11 сард тушаал гарч одоо боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, худалдаалах энэ бүхнийг хоригдсан тушаал гарсан. Гисэн хэдий ч гэсэн бас энэ нэлээд одоо салбар дундын шинжтэй хэрэглээг нь одоо бас нэлээд одоо маркетинг одоо амт үнээр электрон тамхины бас нэг онцлог байна. Тэр асуудлуудыг шингээс нэлээд салбар дундын шинжтэй асуудлуудыг шийдвэрлэх асуудлууд бол гарсан байгаа бас судалгаагаар. Тэгэд үнтэй холбогдуулаад бас улсын хурлын даргын захирамжаар байгуулагдсан энэ тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн ажлын хэсэгтээ эрүүл мэндийн яамн дээр бас салбарынхантай Тэгвэл номын чимэг гишүүн ахалцсан электрон тамхины зохицуултыг хийх хуулийн төсөл санаачлаад явж байгаа. За уул нь бол төслөө өргөн барихад нэлээд бэлэн болчиход байж байгаа. Одоо надад өнгөрсөн 7 хоног танилцуулагдсанаар эрүүл мэндийн яам болон сангийн яамнаас хуулийн төсөл төр өгөх санал дээр жоохон хойрог хандж байна гэдэг асуудал яригдсан. За энэ асуудал дээр одоо би бас салбарын сайд нарыг ирэхээр бас ярилцъя гэж бодож байгаа. Электрон тамхины зохицуултын хуулийг яаралтай гормоор бид хилцэх ёстой. Энэ дээр засгийн газар ч гэсэн одоо удаахгүй
нэг өдрийн дотор ч болсон одоо энэ төсөл санаачлагчид хариугийн нөх ажил дээр Алтан гэрэл сайд анхаарч ажиллаад тэгээ ингээд засгийн газрын сангийн яам болон эрүүл мэндийн яамдуудын санал засгийн газрын санал ирсэн тохиолдолд номин чимэг гишүүн болон түүний ажлын хэсэг энэ электрон тамхиг зохицуулах хуулийн төслөө өргөн барихад бэлэн болчихж байгаа. Тэгэхээр энэ ажил эх 7 хоногт одоо өргөн баригдчихвал улсын их хурл энэ хаврын чуулган завсралгаас өмнө эцэслэн батлах тэр боломж нөхцөл бүрдэх юм байгаамаа. Тэгэхээр энэ дээр засгийн газар талаас бас анхаарал тавиач гэдгийг энэ ташинд хэлье. За, бочрол гишүүн гүйцэж хариулах уу? Бочрол төрийн наримчгийн дээр за гүйцэж хариулъя. Энэ дэр дөрөв. Тийм тэгээд тамхины хяналтын тухай хуулийн хилцүүлэг бас өнгөрсөн 7 хоногт эрүүл мэндийн салбарынхантай за өчигдөр бас боловсролын салбар буюу одоо ерөнхий боловсролын сургуулиудын одоо бүх шатны одоо удирдах болон оролцогч одоо албан хаагчтай хилцүүлэг хийгээд одоо саналыг нэгтгэхэд одоо намын чимэг гишүүнээр ахсан ажлын хэсэгтүүд одоо хөргүүлэн ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хуулийн зохицуулалтаар бол нэлээд одоо тулгымцсан асуудлууд бол шийдвэрлэгдэнэ гэж харж байгаа. За боловсролын зээлийн сангийн тухайд бол таны шүүмжтэй бол бас санал нэг байгаа. Түүний дагуу бас улсын их хурл боловсрол спорт соёл шинжилгээ ухааны ажлын байнгын хорон дээр бас тусгаалan ажлын хэсэг байгуулагдаад санал дүгнэлт гараад засгийн газар чиглэл өргүүлэгдээд ер нь тулгамдсан байдаг иргэдийн шүүмжлэлийг бас дагуулдаг эдгээр бүх тодорхой бус зохицуултуудыг тодорхой болгоод засгийн газрын тогтоолоор энэ сонгон шалгаруулалтын шинжилсэн журмыг бол баталсан байгаа. За тэгэхээр түүгээр бол одоо ялангуяа одоо сонгон шалгаруулалтын дээр бол хиймэл оюун за захимлтыг бол одоо бүрэн ашиглаж олон нийтэд нээлттэйгээр одоо энэ жилийн сонгон шалгаруулалтыг үзүүлж яваа. За Жамлын Ганбаатар гишүүн асуулт асууя. За даваагийн Цогтбаатар гишүүн тодруулж асууя. Exim банкны зээлэн дээр тодруулга явах болоогүй. Сангийн яам. За 3 дугаар энэ дээрээс хариулт өгье. Наранбаяр сайд гадаад төмөлттэй байгаа юм байна. Хүсэлт нь их хурл дээр ирсэн байгаа юм байна. Гуравдугаар энэ дээрээс хариулт өгөх үү? За дөрөвдүгээр энэ дээрээс хариулт өгье. Сайн байна уу гишүүн Цогтбаатар гишүүний асуултанд хариулъя. Эрчим хүчний яамнаас санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга хоёрт 10 аймгийн дулааны станц төслийн одоо зээл бол анх 2018 онд байгуулагдаж за энэний дагуу бол уг зээлийн хэлцээрээр зөвхөн солонгосын компаниуд тендер шалгарт нөхцөлтэй ийм гэрээ за ингээд 21 онд тендер шалгаруулалт эцэлж 22-оос 26 онд дуусах ийм нөхцөлтэй ажил явж ирсэн. Ажлын гүйцэтгэл бол 10 аймагаас 9 аймаг дээр нь одоо 44-өөс 46% байгаа. За санхүүжилтийн гүйцэтгэл бол одоогийн байдлаар 43.6% байна. За энэ тендерийн нэг асуудал нь бол энэ түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээний үнэнд тохируулах хийхгүй гэдэг нөхцөлтэй хатуу гэрээтэй харамсалтай нь одоо өнгөрсөн хугацаанд энэ гүйцэтгэгч шалгарсан компани санхүүгийн хүндрэлд орсны улмаас төслийн хэрэгжилт удаашрсан. За энэ асуудлаар энэ компани За гүйцээж хариулъя. Төслийн ерөнхий гүйцэтгэгч Боксан инженеринг компани бол солонгосын компани байгаа. За энэ компани 26 оны одоо эхний улиралд гэрээгээ дуусгах ийм нөхцөлтэй ажлаа бол хяналт тавьж шахаж явсан. За харамсалтай нь 25 оны 3 сарын одоо ихээр солонгосын талдаа энэ хуулийн дагуу санхүүгийн хүндрэлд орсон учраас дахин санхүүжүүлэх ийм хүсэлт гаргасны улмаас шүүхийн процесс явсан. За энэ шүүхийн процесс дээр бол Бүгд найрамд солонгос улсын Exim банк за Монгол улс зугаа Бүгд найрамд солонгос улсын элчин сайд за мөн солонгос улсад Монгол улсаас суугаа элчин сайд болон одоо эрчим хүчний яам хамтран одоо энэ нөхцөл байдлыг маш шуурхай хуулийн хүрээнд эрсдэл багтай даван туулах ажлыг зохион байгуулж байна. Зээлийн хүү энэ хугацаанд бол жилийн 0.15% хүүтэй. За энэ хүүг бас хэрхэн шийдвэрлэх талаар хүсэлтийг бид Exim банкнд сангийн яамтай хамтран гаргасан байгаа. За ямар ч тохиолдолд энэ төслийг бол За гүйцээгээд хариулж та. за нэлээд одоо энэ шүүхийн процессоос хамаарат нэг 6 сараас
нэг жилийн хугацаа ингээд бид төлөвлөсөн хугацаанаас хойшлогдох эрсдэл үүссэн. Тэгээ хамгийн бага хугацаанд энэ нөхцөлийг даван туулж шийдвэрлэх чиглэлээр одоо засгийн газрын хуралдаанд танилцуулж шаардлагатай арга хэмжээг авч байна. За. Сангийн яамнаас хэн хариулдах юм? Хэн хариулдаг нөө? 3 дугаар энэ дэр. Гишүүний асуултанд хариулъя. Дэлгэр жаргал сангийн яам хугацааны хувьд бол 40 жилийн хугацаатай үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 10 жил байгаа. Жилийн хүн 0.15 одоогоор 610.7 саяг хүүт төлсөн. Үндсэн төлбөрийн төлөлт бол 2028 оноос эхэлнэ.